Жоо би цацсангүй шүү дээ. Маргааш сая гэрээс авчих. А? Яцээ. Үйлч юм уу? Гүү. Чи одоо ирийн байж уйлж тэнхтэй дараа шалчлаад гарч. За яваа ажилтай шүү дээ яваа. Ажилгүй шүү дээ. Чи хаяа юм мэдрэмжгүй маа. Яс. Хин чамд юу нэг ихтэй болохоор уйлж болохгүй, гонглож болохгүй гэж хэлсэн. Шалчнараа хэвтрээ. Чи хүнийг амир юу байдалд орлоод шүү дээ. Тэглэж хүний амьдрал ямар ч юм тохиолдож болно. Одоо тэгээ чиний бодлоор ихтэй бол уйлж болохгүй, ихтэй бол уйлж болох уу тийм. Махан зүүц байна уу? Байхгүй шүү дээ. Яасан. Өө энийг сая урчглаа. Чи тэгээ наантаа биднийг царай алдаад надаа ихнэр мэгтрээр ойлдог баг. Юу н энэ танаа ихнэр гэж бүр нэг сенсор за ажилгүй гар байдаг хаа тий. Тэлээ чин ихнэрийн шинжийг ивэл нөхрийн шинжийг ивэл ихнэрээр нь гэдэг үг байдаг та. Чи өөр нойр дайгуу царай алдаад байгаа шүү нэг. Ихнэр мэгтэр чин чамд хоол унд хийж өгч байгаа мó. Яс чи болооч. Юу болооч гэж хэнийг чи бидрэг хийлэн штэ. Бидрэг хийлэн нэр шүү. Өөр хүмүүс бол тэгэл эдний ихнэр ачаагүй, анхаагүй, ажилгүйгээл араар нь муулна штэ. Яваасаа тэгэл тийм л харагдаж байгаа юм чи. За чи одоо юм сони юмэрт юм бэ? Миний ихнэр гэхээр миний бүх зүйлийн нэгс ойлголт байхгүй шүү дээ. Тэглээч би насмын төрсөн хүн. Байхгүй л хэлчихгүй. Тийш дээ. Чи адилхан эмэгтэй хүн гэж ямар амар хэлдэг юм. Тэглээч юу н хүний арчаад байгаа харчааг ихнэр эсвэл хөрөөс нь хамаардаг юм юу ийсэн. Хай хамаа хэлээ бодож байгаа ч. За би болдгүй. Илүү сартаа үхийг хийгээд энэ цагаан сар магаан сар нь. Мэ цав. Хүн их шүл барай л идэх. Чи босооч. Чи тийш. Яаваа ич нөхөр хийгч штэ. Юу нөхөр хийгч юм гэж. Энэ хоол унд гэр мөрдөн орны ажлыг чи эмхтэй хийдэг юм байхгүй юу? Яа бос. Дээхийн би өвдөд 2-3 хоног ажилгүй гэртээ үзсэн чи хадамд нүд үзүрлээд өстой болохон байсан. Одоо чамайг ингэж ивэл хадамд чи буцаа игэвэл одоо би хаашаа авах вэ? За ээж юу ч тийм байд юм бэ? Бит хоёр чинь тэгэл аль зав зайтыг хийж штэ. Ер нь тэглэж хамт амьдарч л авал хамт юм хийн штэ. Би хийх үедээ хийнэ. Эсвэл та охин хөвгт биш гэрийн үйлчлэгч төрүүлсэн юм аа? Заагүй. Йоо сандарч байна. Ивэн юм уу хөвгч ёстой. Сайхан хүн юм байна. Эмэгтэй хүнд гар үрж болохгүй гинөө. Угаасаа л хүнд гар үрж болохгүй шүү дээ. Манайх нэрээ сони юм ирж. Чи тэгээ эсэргүүцээд байгаа юм уу? Үгүй энд эрэгтэй ч эмэгтэй ч угаасаа л гар үрж болохгүй шүү дээ. Үгүй яахав дээ эмэгтэйчүүд бид нар чиний бие бяцлагийн хувьд та нарыг бодвол арай сул дорой байлгүй дээ. Тэглээч эрэгтэй хүнийг цогхоход юу шалиг үжтэй. Па чи юу амар сони юм ирд. Тэгээд би эрэгтэй хүнгээ цохол зодуулаа байж байгаа юм. Угаасаа л манайхан анханасаа эмэгтэй хүүхдийг зодож болохгүй, гар үрж болохгүй гэж заах оронд хүнд гар үрж болохгүй гэж заах хэрэгтэй байхгүй юу? Шалж юмсан.